За өнөөдөр би нэг чухал эрхтний тухай ярих гэж байна. Тэгэхээр энэ эрхтний үйл ажиллагаанаас хамаарат хүний биед бол 100 гаруй төрлийн өвчлөл үүсэх нөхцөл бүрддэг. За энэ эрхтэн бол бидний цөсний хүйдэ. За цөсний хүйдэ гэхээр хүмүүс яаж ч нэг их оошоодгүй, түүний үүргийг бол нэг ахтар үнэлдэггүй. За гэтэл энэ эрхтэн нь бол бидний зөвхөн ганцхан хоол боловсруулах эрхтнүүд гэхгүй. Ер нь бол таны эрүүл мэндэд бол маш чухал нөлөөлдөг. За ингээд би тэр үүргээс нь товчхон дурдаад явъя. За хамгийн эхний үүрэг нь болохоор цөс бол өөрөө хадгалах, цөсний хүйдэ бол өөрөө хадгалах үүрэгтэй. Тэгэхээр таны элэг цөсөө зогсолтгүй үйлдвэрлэж байгаа тэр үйлдвэрлэсэн цөсийг нь төр хугацаанд цөсний хүйдэ хадгалдаг. За ингээд та хоол идэх буюу хэрэгтэй цагт нь таны гиз рүү цөсийг шахаж оруулж яадаг. За дараагийн нэг чухал үүрэг нь болохоор өтгөрүүлэх үүрэгтэй. Тэгэхээр цөсний хүйдэд дотор байгаа шүүрэл нь ихэнх нь ус. Тийм учраас хэсэг хугацаанд таны хүйдийн дотор хадгалагдж байхдаа шингэн нь ханаараа шимэгдээд яг болцсон гүйдсэн тэр өөх төсийг задлахад бэлтгэгдсэн тэр хэсэг нь бол өтгөрөөд ингээд хүйдийн дотор байж идэг. За дараагийн нэг цөсний үүрэг бол өөх тосыг задлах үүрэгтэй. За хамгийн анхны шатнд бол бидний эдсэн хоол хүнсний дотор агуулгадж байгаа өөх тоостой эдгээр нь болохоор бидний цөсний тусламжтай задардаг. Ингээд жижиг туслууд болоод за түүнийг нь бидний нойр улчирхаанаас ялгарч байгаа дахиад 2 дахь шатны шүрэл нь бүр жижиглээд ингээд нарийн гизний ханаар шимэгдэж орох хэмжээнд бол оруулдаг. Тэгэхээр дараагийн нэг үүрэг нь болохоор өөхийг задалдаг. За тэгээд дээр нь бидний биед витамин. За тэрэн дотроо болохоор тосон дуустдаг 4 төрлийн витамин байгаа шүү дээ, тий? А, Д, Е, К гэх. Тэгэхээр энэ витаминуудыг таны биед шинхүү гүйүү гэдгийг хариуцдаг тэр эргэтэн чинь бидний цөсний хүйдэ байгаа. Тэгэхээр тосон дуустдаг витамин хэрвээ таны биед дутагдах юм бол маш олон төрлийн өвчин үүснэ. Маш олон асуудлыг дагуулдаг. Тэгэхээр энэ бол бас их чухал, тийм ээ. За дараагийнх нь үүрэг нь болохоор ферментийг идэвхжүүлдэг. За фермент гэхээр ер нь бол бидний эдсэн хоол хүнс чи эцсийн дүндээ бидний гизний ханаар орч чадхаар хэмжээнд болтол жижиглэгдэх ёстой шүү дээ. Тэгэхээр тэр жижиглэлж буталдаг тэр бодисыг л бид нэр фермент гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр таны нойр улчирхаанаас тийм ээ эдсэн үр будаа, уураг, өөх тос тэр бүхний чинь задлж жижиглдэг юм ферментүүд ялгардаг. Гэхдээ тэр нь гагцхүү таны цөсний тусламжтайгаар л идэвхжиж байдаг. Тэгэхээр хэрвээ таны цөсний үйл ажиллагаа доголдоод байх юм бол нойр улчирхааны ферментүүд идэвхжиж чадахгүй. Инээсээ болоод бидний эдсэн хоол хүнс маань сайн боловсрч чадахгүй ингээд явцсан тийм ээ доголдож эхэлдэг байна. За ингээд товчхондоо дурдах юм бол ерөнхийдөө бидний цөсний хүйдэ болон тэр хүйдийн дотор агуулгадж байгаа шүүрэл нь ийм үүргийг бол гүйцэтгэж байгаа. За тэгэхээр та цөсний үйл ажиллагаа доголдсон байна уу? Гүй юу гэдгээ мэдэх арга бол мэдээж хамгийн ихний арга нь бол мэдээж шинжилгээ хийлгээд цусны шинжилгээгээр за мөн хитавийн онцлогоогоор бол тодруулж болно. Гэхдээ тэрэнд илэрхгүйгээр танд өөрт бас мэдрэгдэх юм дохионууд байдаг. Тэр дохиог та хүлээж авч чадах юм бол тэгээд урьдчилж арга хэмжээ авах юм бол заавал та тэр цусээ бүр айхтар ноцтой асуудалд оруулахгүйгээр эрүүл байдлыг нь хадгалах боломжтой. За тэндээс нь бүгдээрээ дурдаад явъя. За тэгэхээр цөсний асуудал үүссэн байгаа хүмүүст илэрдэг шинж тэмдгүүд тэгэхээр хамгийн номер 1 шинж тэмдэг бол өтгөн хатдаг. Ягаад тэгэхээр бидний гизний гөрүүлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг тэр зүйл бол бидний цөсний тэр шүүрэл байгаа. Цөс байгаа. Тэгэхээр хэрвээ таны цөс бага ялгардаг бол гизний гөрүүлзэх хөдөлгөөн чинь их сайн явагдахгүй учраас эдсэн хоол хүнс нь боловсрох явцдаа гадагшлах тэр үйл ажиллагаанд доголдно. Тэгэхээр өтгөн хатдаг хүмүүс янз бүрийн цай юу гэдгийг бэлтгэл им уух гэхээсээ илүү цөсөө сайн хөөсөн цөснийхөө урсгалыг дэмжсэн тийм арга хэмжээ авч сурвал эмгүү мөртлөө маш үр дүнтэй байх юм боломж бол байгаа. За дараагийн илэрдэг нэг нийтлэг шинж тэмдэг нь болохоор гиз дүүрнэ. За тэгэхээр энэ юг илтгэж юм гэхээр таны цөс гиз рүүгээ муу орж ирж байна. Тэгэхээр цөсний дутмагшил гэж хэлээд байгаа. Тэгэхээр цөс өөрөө гиз рүүгээ сайн орж ирэхгүй байх тохиолдолд тэр эзэн хоол хүнснийхээ өөх тосыг бол бүрэн задлж чадахгүй. Эндээс улбаалаад юу үсвэ гэхээр гизний хий ихээр ихсдэг. За гизний хий бол өөрөө ер нь бол цаашлаад сөөргөг үүсгэж байгаа шүү дээ. Гизнээс ходоод руу үүсэж байгаа цөсний сөөргөө ходоодноос дээш олон ходоор орж ирж байгаа. Ходоод улаалаа сөөргөө цаашлаад бүр залгуур хоолоо гэдэг ингээд олон сөөргөний төрлүүдийг бол үүсгэх тэр шалтгаан нь цөсний дутмагшил байдаг шүү. Тэгэхээр цөсний янз бүрийн урагцаг, чулуу, тундас, нугаралт ийм асуудалтай байгаа бол ер нь бол сөөргөтэй л болно. За дараагийн нэг шинж тэмдэг нь болохоор хүн дээр бидсний дараа
нэг тийм тавгуурхдаг. Ер нь хүндэрсний дараа одоо маш гоё те би ямарсан шинж одоо тийм байдал үүсэх ёстой. Гэтэл хэрвээ цөсний асуудалтай байгаа бол дахиад нэг 0 ормоор юм шиг дутуу гарцсан юм шиг тийм мэдрэмжүүд өгдөг. Тэгэхээр хэрвээ танд ийм шинж тэмдэг илэрж байгаа бол цөсний асуудалтай байна л гэж ерөнхийдөө үзэж болно. За өтгөн дээр бол хэд хэдэн өөрчлөлтүүд орно. За энэ нь юу байдгүй гэхээр таны хоол хүнсний үлдэгдлүүд ерөнхийдөө задраагүй боловсроогүй хоол таны өтгөнд хамт агуулгадчихэдэг. Энэ бол бас таны тэр хоол задлж чадахгүй байгааг илтгэж байгаа. За дараагийнх нь болохоор юу байж болох вэ гэхээр таны өтгөний өөрийнх нь бүтцэн илүү тослог шин чанартай, хөөсөрсөн шин чанартай байна. Тэгэхээр өтгөн уг нь хүн дээр бидсний дараа усандаа живж байх хэрэгтэй. Гэтэл хөвж байгаа бол одоо өөрөөр хэлбэл тосчин бол усан дээр хөвдөг шүү дээ. Яг тэрнтэй төстэй өтгөн хэрвээ хөвж байгаа бол эн чинь цусны асуудлыг илэрхийлээд байгаа гэсэн үг. За нийтлэг байдаг. За ялангуяа бол нэлээд одоо наснаас их хамаардаг л да. Ер нь нас ахаад ирэхээр цусны асуудалтай хүмүүстэр өглөөгөр их таагүй шинж тэмдгүүд зөнгөлөн мэдрэгдэнэ. За энэ нь юу байдг вэ гэхээр ам гашуу оригдог. Тийм хүчлэг биш, ерөнхийдөө гашуу амт амтагдана. Тэгэхээр энэ нь юг харуулж байна гэхээр шүнжэнгөө таны одоо цус тийм ээ хотоод руугаа улаан хоолой цаашаадлаад ам руу ч хүртэл хурж ирснийг хэлтгэдэн. Энэ амт нь л танд тийм таатай биш санагдана. За дараагийнх нь нэг одоо мэдрэгдэх өглөөгөр мэдрэгдэх таагүй мэдрэмжийн нэг нь болохоор хоолой хорсох юм уу захтнах ийм байдал үүсдэг. Тэгэхээр эн чинь нөгөө цус таны хоолой залгуурын састад ороод тийм ээ тэр састыг цочроож өрөвсүүлж гэмтээсний үр дүнд танд ийм хорсох торох ийм шинж тэмдгүүд бол мэдрэгдэнэ. За хоол эзнийхаа дараа бас зовирлдаг ерөнхийдөө цусны асуудалтай хүмүүс ялангуяа одоо өөх тостой хоол эзний дараа баруун хавирганд орвол юм чилж өвдөх хэсэг хугацаанд зовирлох юм байдал бол байдаг. За мөн одоо тэр өвдөлтөнд зөвхөн баруун хавирга гэхгүйгээр ялангуяа одоо баруун мөр дал руугаа ингээд шилжиж ингэж өвддөг. Тэгэхээр энэ болохоор таны цус хүйдэнээсээ сайн суларч чадахгүй. За ингээд цус сайн ялгараад өөх тосоо хоол хүнсэн дотроо өөх тосоо задлж чадахгүй байгаа тохиолдолд тэр үргийг хэн гүйцэтгэх вэхээр нойр улчирхааг гүйцэтгэх. Тэгэхээр нойр улчирхаанд ачаалал өгч байгааг илтгэх шинж тэмдэг. Тэгэхээр зарим хүмүүс бол мэддэг л дээ. За миний цус өвдөд байна ингээд баруун галан даагуур өвдөд байна гэдэг. Энэ нь ерөнхийдөө нойр улчирхаанд ачаалал өгч байна. Таны цус муу ажиллаж байна гэдгийг илэрч байгаа нэг тохиол болно. За мөн дотор муухаарнаа. Тэгэхээр ялангуяа өөх тостой хоол эзний дараа мэдрэгддэг. Энэ нь таны цусны дутмагчлаас болоод өөх тос задрахгүй, шингэхгүй, инээс болоод хотоод гэсэн үүрхэж дотор муухаардаг. Тэгэхээр ийм шинж тэмдэг бол шинжилгээ хийгээд ч мэддэхгүй хэвлийн эход ч харуулад хэвийн гэж гараад байгаа боловч ийм шинж тэмдэг илэрж байгаа бол үйл ажиллагааны доолдол явж байна. Тэгэхээр энэ шатанд бол заавал им уухгүй та амьдралын хэв маяг дээр анхаарал тавиад идэж байгаа хоол хүнсэн дээр анхаарад ямар хүнсийг ямар хэмжээгээр яаж бэлтгэж боловсруулад тэгээд хизээд идэж чинь гэдэг чинь их чухал. Тэгэхээр энэ бүхнийг хэрвээ та засаад өөрийнх нь байх ёстой тэр цаг хугацаанд нь зохих хэмжээгээр нь идэж мөн амьдралынхаа бусад хэв маяг дадал зуршлыгаа хэрвээ засчихдаг юм бол энэ асуудлыг хүндрүүлэхгүй байх боломжтой байна. Та тийм ээ манай төв дээр бас ирж болно. Тэгэхээр бид нар ерөнхийдөө цусны өтгөрлөлтэй хүмүүст эм хэрэглэхгүйгээр яг байгалийнхын аргаар идэж байгаа хоол хүнсэн дээр нөөцлөлт оруулаад амьдралын хэв маяг дээр нөөцлөлт оруулах байдлаар энэ цусны одоо асуудлыг бол зохицуулах юм зөвлөгөөг бол өгдөг. За мөн нөхөн сэргээх юм эмчилгээний хөтөлбөрүүд байдаг та хамрагдаж болно. Энд харагдаж байгаа утсаар холбогдож болно. За ингээд дутхгүй дараагийнхаа зөвлөгөө бичлэгээр уулзцгаая.